Үнцэншил радио 89.3 энэхүү цаг хугацаанд та бүхэндээ сэтгэл хөдлөм түүхүүд нэвтрүүлгийг хүргэх гээд бэлэн болсон байна. За өглөөний мэндийг хүргэе хоёроо. Өглөөний мэнд хүргье. За өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд сайхан амарцгаасан уу? Сайхан амарлаа. За өнөөдөр сэтгэл хөдлөм түүхүүд нэвтрүүлгийн маань 13 дахь дугаар. За унгарснаар 5 дахь дугаар маань эхэлж байна. Тийм ээ. За тийм ээ. За өнөөдөр бол одоо сэтгэл хөдлөм түүхээр одоо амьтдтай холбоотой түүхүүд явах нь да тийм ээ. Тийм. Ер нь өнгөрсөн 7 хоногийн нэвтрүүлгээр эхнээс нь ингээд амьтдтай холбоотой түүхүүдийг нэг 3-4 явсан. За өнөөдөр бол харин бид хэд ёстой үргэлжлүүлээд өнөөдрийн амьтдтай холбоотой сэтгэл хөдлөм түүхүүдийг тавгадтай хүргэнэ. За өнөөдрийн эхний түүхийг би явах юм шиг байна. За энэ ямар түүх вэ гэхээр Мичидма гэдэг нэг охин байна 16 настай. За энэ 16 настай хүүхдийн тухай бяцхан түүх байна. За энэ ямар түүх вэ гэхээр хэдэн 7 хоног шаналсан гинэ энэ охин. За хүүхэд шанална гэдэг бол бас маш хэцүү шүү. Хэцүү гэдэг тий. За тэгсэн ингэсэн юм байна л да. Игчийнхээ найзаас гуйсаар байгаад нэг яст мэлхий авсан юм байна. Тэгсэн харин дараа нь ах нь найздаа нөгөө яст мэлхийг зарчиж гинэ. Тэгээ би уйлаад гомдоод хэдэн 7 хоног шаналсан. Тэгтэл харин аав ээж хоёр нь надад шинэ яст мэлхий авч өгье гэж хэлсэн гинэ. Тэгсэн чинь үгүй гээл нэлээд зөрүүдэлж уйлсан, нэлээд юм болсон юм байна. Тэгсээр зөрж гуйсаар уйлсаар сүүлд нь одоо аав ээж нь түүнд одоо яст мэлхий авч өгье гэхэд нүгүүгээд тэгээд зөрсөөр хагаад ах нь нөгөө найздаа юугаа зарцсан шүү дээ. Яст мэлхийг зарцсан. Тэгсэн чинь тэр яст мэлхийг нь буцааж авч өгч санаа намарч исэн байна. Энэ Мичидма охин. 16 охин ингээд яг тийм шаналлд автна гэдэг бол бас хэцүү шүү дээ. Амьтанд хайртай болно гэдэг чинь бас нэг талдаа сайхан боловч нөгөө талдаа бас эерэг болон сөрөг хандлагууд бас байна. Ер нь сөрөг гэхээсээ илүүтэйгээр ерөнхийдөө бол эерэг хандлагууд маш их байдаг. За би чинь нөгөө гэртээ бас мууртай. Тийм ингэж нэг амьтанд хийж явж байгаад нөгөөх нь нөгөө чад болчихлоор чинь амар хэцүү байдаг хгүй. Тэр хүүхд чинь бүр амар том шаналл үүсдэг. Тэгээ яг нэг иймэрхүү бас нэг магадгүй таны хүүхэд амьтанд хайртай болвол тий тэрнийг нь ямар нэгэн байдлаар зөвшөөрөл авахгүйгээр энийг гаргаж хай эсвэл энийг зар гал ингээд явцдаг шүү дээ. Эсвэл хүн төгөөд. Тэгэхээр заавал одоо хүүхдээсөө зөвшөөрөл аваад сайхан ярилцаж түүний сэтгэлийг гоё байлгаж агаад дараагийн үйлдэлүүдийг хийж байгаарэ гэж бас хүсмээр байна. Баярлалаа. За дараагийнх нь миний түүх байна. За нийлэх зулгаа ганцаараа гэн нүлдээхгүй гэж 9-р сарын 1-нд хичээлээ тасалсан байдаг түүхтэй гэж. За 2019 онд нэгэн муур зулцгалж хаад эндчихсэн байсантай таарсан юм. Би хамгийн жижиг зулцган үлдчихсэн байсныг нь урчилж авсан. Нүдээж ойлгохтой нээж чадахгүй алгын чинээ нийлэх амтан гаслаад л байв. Маргааш нь 9-р сарын 1 байсан ч нийлэх зулцгаа ганцаараа гэн үлдээхгүйгээд хичээлээ тасалж өдөржин хажууд нь хамтдаа байсан юм. Түүнээс хойш зулцган минь хурдан өсөж бидэнд тассан. Муурыг минь Мая гэдэг. Эмэгтэй муур болохоор их хэмсэг, их зантай гэж ихтэйхэн. Олон жил хамтдаа байсан болохоор бүр зангийн мэддэг болчихсон. Загнахаар уурлна, ганцаараа гэртээ үлдэхээр уйлна, их ирэх. Маяг охиноо гэж бодож нандинаж өсөсөн. Саяхан би бяцхан охиноо үлгийдэж аваад 2 нэлх охинтой болсон доо гинэ. Ямар хөөрхийн тий. Сэтгэлтэй энэ тэгэл хөөрхийн 9 сарын 1 хичээлээ тасалж яаж тий. Харин тий. Би бас одоо нөгөө манай муурчин бас одоо нэг жоохон зулцган муур байгаа байхгүй юу? Тэгээ тэр муурчин бас айгүй сахилахгүй. Зулцган гэж тэр чинь амар том муур харагдсан шүү дээ. Яаж зулцган дээр болохоор тэр чинь том харагдаад байдаг байхгүй юу? Амар том муур шүү. Тэгээд одоо нас ерөнхийдөө ингээд манай гэрт тасаад тэгээ нөгөө ингээд өглөө цугс ирээд орой цуг унтаад айгүй хөөрхөн яг одоо нөгөө бидний занд тасч байгаа юм шиг байна. Одоо удахгүй орой очиж хоол хийсэн байж байна. Тэгдэг болгоё гэж. Тэгээд уцтал хоёр төв сарилгаа байдаг гэдэг. Уржиг дээр гэртээ ордог байхгүй юу? Тэгсэн чинь манай мөр ганцаараа үлдсэндээ яасан эсэргүүцэл зарлаж байгаа юм яаж байгаа юм. 0-ын цасаар тоглосон биз. Хөөрхөн дээр чи амтын юм тэглэв яах вэ? За дараагийн түүх нь миний түүх байгаа юм. Энэ бол Томас миний амьдралд орж ирснээр найз өхнөөсөө бас муураа сэтгэлээсээ тавьж явуулсан гэдэг нэртэй бяцхан түүх байгаа юм л да. Найз өхнөө алдсны дараа муур маань бас л гинт алга болчихсон юм аа. Нэг удаа Facebook дээр машин дайруулсан би муутай гөлгөний постыг хараад шууд л холбогдож би эмчлүүлье, үрчилж явъя гэд уцтаж хэллээ. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр би Томст тасаж найз өхнөө бас муураа сэтгэлээсээ алгуурхан тавьж явууллаа.
Томас маань миний амьдралд орж ирснээс хойш 4 жил өнгөрчээ. Хүнд хэцүү үед үргэлж миний бөөрөнд наалдаад суучдаг. Сэргэлэн, нүүрэмгий, бас халамжтай сайн хүү болж өссөн гэж байна да. Хөргөл юм да тий. Тийм байна. Ганцаардлыг л одоо даван туулахад яг л одоо хэрэгтэй үед нь хэрэгтэй цагтаал дэрэгдэн байж тээ. Тийм л яг. Ер нь амтан гэдэг бол хүнийг айгүй тийм гоё ингэ тайвшруулдаг. Тэгээд айгүй хантай штэ. Тэгэлгүй яах вэ? Тийм. Тэгээд дараагийн тул. За дараагийнх нь ингэнэ. Яг л хүүгэлдэйн киноны баатар шиг харагддаг гинэ. Харагдаад. Яг хүүгэлдэйн киноны баатар шиг харагдаад гэсэн гарчигтай заяа. За. Мууртайгаа хамт амьдрснаас хойш амьдрал минь гарсан өөрчлөлтүүд үнэхээр гайхалтай. Тухайн үед амьтны тухай ойлголт багтай болохоор үрчилж авахаа мэдэхгүй амьтны дэлгүүрээс худалдан авч байсан юм а. Цав цагаан муур авахаар очисон ч буланд нь шигдээд суучихсан ирээн зулзаг яг л хүүгэлдэйн киноны баатар шиг хөөрхөн харагдсан болохоор нь сонгож байсан юм шүү. Хамрынхаа зүүн талд хар баруун талд нь цагаан өнгөтэй үүмэлэхгүй даруухан хэрнээ тоглох дуртай эсхий бөмбөг шитгэр зуугаад аваад ирдэг хөөрхөн тийм муур байсан гинэ. За гоё юм те. Ямар хөөрхөн бэ? Тий нэг бас л нэг юм хүний хань юм да те нэрээ бас хүний бас гоё тэгээд нэг юм юу гэх юмтэй нэг юм сэтгэлийг гоё дулаан уур юм сонсож өгдөг тэр амтэн ялангуяа тэр амтны зулцуг бол ямар ч амтны зулцуг нэг харахаар нэг хайр үрж яадаг. Тэр штэ тийм байх. За дараагийнх нь инээдтэй жижигхэн хөвөн минь 5 хар 2 сарл мужгаа төрүүлсэн гинэ. Би 20 настайдаа анхны дэжээр амтан болох муура наагцгчээсээ авч байлаа. Дөнгөж 1 сар хурж байсан муур минь яг хүүхэлдэйн кинонд гардаг шиг шулмын хар муур шиг байж лээ. Ингээд би муурандаа Кора буюу Японоор хар өнгө гэсэн утгатай нэрийг өглөө. Кора шинэ орчинд тасаагүйгээс босноо эхнээсээ анх холцсноосоо ч тэрөө гал тогооны тавилаад ороод 3 хоног гарч ирээгүй. Гисэн ч удалгүй шинэ гэртээ тасааж миний хажуугаас салхаа байсан. Маш их наалдамхай, их унтдаг, инээдтэй жижигхэн хүн байсансан. Гэтэл нэг орой ээжээс дуудлага ирээд Кора алга болсон гэдэг юм байна. Хол байсан болохоор би юу ч хийж чадахгүй хийд имэйл боллоо. Гэртээ ирээд Facebook дээр зарлал пост бичээд юмэр болсонгүй. Маргааш өглөө нь юмыг яаж мэдвэ гэд ээжийг дагуулад гэрийнхэн ойр хаваар хайлаа. Бид хоёр Кора гэж нэрээр нь дуудаж хашгиртал машинд ороос мяу мяу гэд дуурайд гараад ирдэг юм байна. Тэр явдлаас нэг их удалгүй манай муур нэг л өөр болоод эхэллээ. Их хидэж бүдүүрээд гэтэл Кора маань хийлтжээ. Ингээд чухал өдөр ирж цолцгалахад 7 мужаа гарч 5 хар 2 сарлөнгөтэй байж лээ. Бид нэр аав нь ямар муур бол гэж их сонирхсон доо. Хөөрхөн юм муурын зулцуг л их хөөрхөн штэ. Тэгээд нэг хайр хүргээлээд нэг тоглолчмоор санагдаа. Тэгээд гөлөг байна. Юу нь хөөрхөн. Хөөрхөн тий. Одоо ерөнхийдөө бол нөгөө нэг муурнуудыг за ямарваа нэг амьтнуудыг одоо битгий хийлдүүлээч гэдэг спей заслага хийлгээж гэдэг. Миний бодлоор би ингэж боддог байхгүй юу. За нэг бодлын тэр нь бол зөв. Гэхдээ нөгөө мэдээж бас их болсон амьтан шүү дээ тий. Охин муур гэдэг чинь бол их болсон амьтан учраас мэдээж энэ орчлог хорвоо дөрвөр зулцгаа төрүүлэх гэж л одоо охин муур болж төрж байгаа шүү дээ. Ямарваа нэг амьтан тий. Тэгээд төрүүлчихэд спей заслага хийлийдэг байгаасаа гэж би боддгийг. Нэг удаа төрүүлчихэд нэг удаа бас тийм байж болох юм байна тий. Тэгээ зулцгахтай нэг зулцгыг аваад бусад зулцгыг өршүүлдэг ч юм уу тий. Тэгэл одоо муурал тэгнэ гэж боддгоо гэж. За зөв. Чи ч одоо мууранд нэлээд юу хайртай хүн л дээ. Тий. За миний дараагийн түүх байна. Бяцхан хэрнээ том зүрхтэй норжмаа гэж. За ах маань бурхан болоход муурыг нь би авсан юм. Ахтай минь хамт хөтлсөн нилээн хөгшин муур байлаа. Тайван, дөлгөөхөн болохоор хаяа ах шиг минь санагддаг. Сүүлд сэтгэлээр унаад уйлахад миний өвөр дээр гарч ирээд хэвтчихсэн. Үргэлж намайг тайтгаруулж дэргэд минь байдаг. Бяцхан хэрн том зүрхтэй норжмаа да гэсэн байна. Энэ тэгээд тэр ах нь өнгөрчгөр тэгэл ахийнхаа муурыг аваад өсөхөд ягаад ч юм тэр ахын энерги бол тодорхой хэмжээнд тэр муурын чигдсэн байдаг баг. Тэгээд тэр утгаараа бол нэг ахыг нэг талдаа бас орлож байгаа юм уу даа гэж боддог л доо. Одоо би та хоёрт энэ одоо миний машины түлхүүрэнд байдаг энэ нэг гуйлын шагааны талаар би нэг
ярьж өгмөр санагдаад байгаа юм л да. Энэ манай дүүгийн машины дэлгүүрийн оосронд явдаг байсан юм. Энэ хуулийн шагаа. Тэгээ дүү маань 10 хэдэн жилийн өмнө бас бурхан болсон л доо. Залуух нараа л одоо бурхан болсон. Тэгээд яг уу бас л одоо том болсон залуу байсан. Тэгээд бид чинь амьдралынхаа мөрийг хөгөөл ич завгүй манай дүүч завгүй л явдаг бол байлаа. Тэгээд дүүгөө өнгөрсний дараа тэгээд нөгөө ягаад ч юм тэгээд харж байгаад би энэ шагааг за би дүүгийнхээ юмнаас энэ машиныхын дэлгүүрнийх нь энэ шагааг нь л авъя да гэд тэгээд би авсан. Тэгээ одоо би бол энэ шагааг бол яг биеэсээ салахгүй бас 10 хэдэн жил явж байна. Тэгээд энэ шагааг ер нь биеэс холдуулах дургүй машиныхаа дэлгүүр ямар ч машин солисон бол би тэгээд дэлгүүрэндээ энэ шагааг нь хийж явдсан. Гуйлын шагаа жижигхэн хөргөн гуйлын шагаа. Тэгээд одоо манай дүүгийн хүү бол одоо бас ерөнхийдөө том болж байна. Нас үеинд хүрээд бас нэг машин тэрэгтэй болохын цагт нь би яг энэ дэлгүүрнээс энэ шагааг нь буцаад суглаад дүүгийнхээ хүүгийн машиныхын дэлгүүрэн зүүж өгөндөө гэж боддог. Тэгээд энэ хэлээд за энэ бол чиний ааваас одоо ирсэн шагаа юм байгаа юм. За би бол энэнийг бас одоо олон жил ерөөсөө биенээс баг нэг өдөр салгаагүй дээ гэж хэлээд за миний хүү энийг одоо аав ээж нь үлдсэн юм шүү гэж хэлээд одоо өвлүүлэх санаатай л байдсан шүү дээ. Тэгээд энэ шагаа бол ингээд харах болгонд ягаад ч юм энэ шагааг харах болгонд би дүүгээ санддаг. Тэгээд тухайн үед нь би дүүтэйгээ бас яг баг багтаа хамт өссөн. Тэгэл эхнэр аваад тэгэл 18 19 нас хүрэл ерөөсөө тэгэл амьдрал салчиж байгаа шүү бид нар. Тэгээд хаяада нэгхэн уулзаал за хаяада эрэгтэй хүмүүстэй ер нь бол их хөндөй байдаг. Хаяада нэг уцаар ярил ярина. Баяр ёслолоор нэг цуглуул цуглан. За тэгэл нэг тийм л байдаг. Тэгээд тэр утгаараа бол би энэ шагааг харахаар бол дүүгээ их боддог. Тэгээд ямар ч сан дүүгийнхээ хүүд өвлүүлэндэ гэдэг ийм бодолтой алсын бодолтой л ингээл явж яадаг л нэг ийм миний бинээс салдаг. Тэгээд өнөөдөр ягаад ч юм энэ нэвтрүүлгийг орохоор надад яг тэр бодогдчихсэн. Энд хамгийн сүүлийн түүхийг бол би яг уншихтаа за энэ шагааг би гаргаж ирж ярих хэрэгтэй байна да гэж бодсон шүү. Тэгээд яхав. За сэтгэл хөдлөм түүхүүд нэвтрүүлгийн одоо гол цөмөн бас нэг хэсэг байдаг. Тийм байх уу? За мэдээж бас шүлгүүдийг та бүхэнд чадаадан уншиж сонирхуулдаг. За энэ удаагийн сонгож авсан шүлгийн маань за шүлэг гэхээсээ илүүтэйгээр энэ бол өгүүлэмж одоо нэг сургамжтай зүйл юм болоо гэж би одоо сонгож авлаа. За энэ маань ад шаргалтайгаар хохир гэж байна. Сайхан сэтгэлтэй гинэн цайлган байхаар хүмүүс ашиглуулад байх юм гэж гомдлоо хүмүүс олон байдаг. Адилхан л муу санаа гаргаж байхгүй бол болохгүй юм байна. Яах вэ? Ашиглуулаад л байх уу? Муу санаатай болох уу гэж хүмүүс их асуудаг, бас их ярьдаг гинэ. Би ад шаргалтайгаар хохир гэж хариулдаг. Хайрлаж байгаагаа, үннээрээ байгаагаа, сайхан сэтгэлтэй байгаагаа битгий халд. Сүүлд нь харамсах зүйл огт үгүй. Бурхны өмнө ч нүур бардам. Тэгж байхад ингээд байхдаа яах вэ гэж бүү өөрийгөө зовоо. Зөв байгаадаа сэтгэл хангалуун байж, зовж биш, жаргаж уйлж биш, инээж тусал. Яагаад гэвэл үйлийг чи үнэн хийсэн бол үр дүн гарах нь үнэн байдаг юм аа. Санаа битгий зов, ад шаргалтайгаар хохир. Яагаад заавал муухай сэтгэлтэй хүний дагаж муухай сэтгэлтэй болох ёстой гэж сайхан сэтгэлээ хизээж битгий алд. Энэ чиний үнцэн, эрхэм, нандин зүйл чинь байх болно. Яг үнэндээ чиний зүгээс хохирол биш, жаргал байх болно гэж. Энэ зүйл байна. Тэгээ мэдээж бас ямарваа нэгэн зүйлийн ард гарахтаа одоо ад шаргалтайгаар хохирч байгаарэ. За энэ зүйлийг одоо ингээд нэг амар юм хүнд зүйлээр биш те. За яах вэ гэдэг одоо нэг буйнаараа болог гэдэг шиг. Тийм зүйл байдаг та гэж. За баярлалаа. Эрхэм өндөр сонсогчдоо UBM радио 89.3-ийн за яг энэ өдрийн энэ цагт хүрдэг сэтгэл хөдлөм түүхүүдийн шинэхэн дугаар эрхэм сонсогч та бүхэнд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр UBM радио 89.3-ийн ерөнхий редактор хөтлөгч Шилтэ Багяах маань. За мөн хөтлөгч сэтгүүлч Сүнжид мама гэсэн мэт Сүнжид мама байлаа. За найруулагч хөтлөгч Ууган Баярнаар инхүү та бүхэн сэтгэл хөдлөм түүхүүдийн өнөөдрийн дугаарыг одоо амьтдтай холбоотой сайхан түүхүүдээр хүргээд өндөрлөж байна. За баярлалаа, баяр та. За баярлалаа. Өдрийг сайхан уулзгаарай. За